За сайн бацхан бүгдээрээ өнөөдөр болохоор Python-ы анхан шатны хичээлийнхаа 3 дахь дугаарыг нь үзье. Хэрвээ та нар одоо анх удаага миний одоо энэ хичээлийг харж байгаа бол эхний 1, 2 дугаар хичээлийг нь харсныхаа дараа энэ дугаарыг нь үзээрэй. За тэгэхээр энэ удаагийнхын дугаар дээр болохоор би дат нь одоо хувьсагчийн төрлийг нь үзнэ. Ерөнхийдөө бол Python-д хамгийн суур 4 төрөл байдаг. Хэрэглэгддэг 4 төрөл байдаг. Нэг нь болохоор integer, нөгөөх нь float, тэгээд string болон boolean data одоо хувьсагчийн төрөл гэж байгаа. Тэгээд эхнийх нь int гэдэг нь болохоор integer. Би одоо өмнөх хичээл дээр гарч ирсэн те одоо энэ яг өнгөрсөн хичээл дээр би одоо нөгөө хэрэгжилж байсан файлаа нээчихсэн байна. Visual Studio Code дээр. Тэгээд одоо болохоор бид нар болохоор өмнөх юун дээр хичээлүүд дээр одоо жишээлбэл NAS гэдэг юм бол NAS гэд ингээд нэр өгөөд гэх юм бол би одоо нэг 40-тэй хүн гэж тий. Тэгэхээр энэ нь болохоор дата хэлбэр нь бол integer байгаа. Integer буюу бүтэн тоо гэсэн, бүхэл тоо гэсэн үг монгол хэлээр. Тэгээд NAS 2G, NAS 3G. Өмнө нь NAS 2 гэдгийг хэрэгэлсэн санагч байна. Тэгээд NAS 3 гэж байгаа. Тэр нь хамаагүй шүү дээ тий. Зүгээр л өмнөхөөс ялгаатай байх хэрэгтэй. Тэгээд энийг нь одоо жишээлбэл би одоо их хвчлэн жоохон хөвгтээр хагас насаар нь хэлдэг шүү дээ 3.5 гэдэг. 3.5 гэж болно. Энэ нь болохоор англиар float гэж байгаа. Одоо энэ дээр нь ингэ бичээд өгье. Float. Энэ нь болохоор integer. Integer гэдэг нь болохоор бүхэл тоо. Float гэдэг нь болохоор батархай тоо. Тэгээд дараагийнх нь болохоор жишээлбэл одоо ямар нэгэн мэдлэгээ гэд хувьсагчийнхаа нэрийг нь өгчээ. Тэгчээд мэд гэчээд одоо би энэ дээр нэг текст бичэн тэ. Одоо сайн уу гэд биччихлээ. Энэ нь болохоор string хэлбэртэй. String хэлбэртэй хувьсагчийн төрөл байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор одоо ямар нэгэн m гэсэн ямар нэгэн хувьсагч үгүй тэрийг нь болохоор одоо жишээлбэл true гэж өгчээ. Энэ нь болохоор boolean гэж нэрлэдэг. Тэгээд энэ анхаарахад би одоо энэ код бичдэг газар дээр ингээ ардаас нь ингээд үг бичсэн байгаа шүү дээ. Энэ нь болохоор зүгээр та нарт юу гэсэн ямар утгатай одоо юу гэж нэрлэдэг гэдгийг нь хэлэх гэж энэ дээр бичсэн болохоос ш энэ кодн дээр бол буруу шүү. Тэ та нарт ойлгуулах гэж одоо integer гэж бичдэг гэж ойлгуулах гэж энэ дээр бичсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө за энэ бүхэл тоонуудыг болохоор integer гэдэг. Тэгээд тэмдэглэгтэй болохоор int гэж тэмдэглэдэг байгаа. Float гэж float-ороо явцдаг санагч байна. Float-ороо явцдаг. Тэгээд string болохоор string гэж явдаг. Float болохоор float-ороо явдаг. String болохоор string, boolean болохоор bool гэж явдаг. Гэж тэмдэглэж хэрэглэгддэг байгаа. Python дээр болохоор. No. Close. Yeah. Okay. Тэгээд энэ дээр болохоор би ингээд ерөнхий тодорхой юу яагаад бичсэн байгаа. Энэ нь болохоор ингээд Python-ы хамгийн суур өгөгдлийн хэлбэр гэсэн үг. Би одоо та нарт ингэж хэлээд байгаа штэ. Нэг бол хувьсагч гэд нэг бол өгөгдөл гэж хэллээд гэсэн хоёр үг холиод байгаа тий. Би болохоор аль нэг нь хэрэгжилж болно гэж бодож байна. Яг тэгэхээр хувьсагч гэдэг нь болохоор би одоо яагаад хувьсагч гэж нэрлэж байгаа гэхээр англи герман хэлээр ч гэсэн ялгаа авахгүй variable гэж байгаа. Тэр нь болохоор жишээлбэл би NAS гэдгийг
нас гэдгийг би одоо энэ дээр дахиад ингээд 45 гэж бичиж болно. Тэгээд print нас гэх юм бол нас гэд тэгээд run дарах юм бол энэ надаа 45-ыг өгч байгаа тийм. Нас гэсэн нас доогуур зураас гэсэн хувьсагчийн нэр дээр 45 гэсэн тоо хадгалагдсан байна. Харин 40 гэсэн тоо нь болохоор одоо байхгүй болц байна. Ерөнхийдөө Python дээр код бичгэд бол хамгийн сүүлийнх нь хүчинтэй байдаг. Одоо эхнийх нь бичсэн юмнууд нь бол хүчинтэй биш. Хэрвээ дараа нь ингээ араас нь ижлэгэн нэртэй хувьсагч тавиад өөр утга оногдуулчихсан байгаа бол тэр сүүлийнх нь тоо нь хүчинтэй байдаг гэсэн үг. Тэгээд print нас гэд ингэсэн чинь 45 гэсэн тоо хадгалагдчихсан байгаа. Одоо өмнөх тоогоо дарчихсан гэсэн үг. Тийм учраас энэ хувьсаж болдог энэ нэр нь хувьсагч нь бол ерөөсөө хувьсаж болдог учраас хувьсагч гэж нэрлэж байгаа. Өгөөгдөл гэж ярих юм бол одоо юу гэсэн одоо зүгээр ямар нэгэн тий бас л яг нэрнээс л ойлгомжтой тайлбарлаад байна. Ямар нэгэн мэдээллийг хэлж байгаа гэсэн үг. Өгөгдөл одоо өгөгдсөн тэр юм гэж хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд бол ерөнхийдөө хоёр үгийг хоёуланг нь хэрэглэх боломжтой. За тэгээд бүхэл та тодорхойтой бол тодорхой. Тэгээд дээрэс нь текстүүд бол ямар ч гэсэн энэ дотор бол би өстэй юу ч бичсэн болно. Асуултын тэмдэгцээ аваад энэ бичиж болно гэж бодож байна. Print тэгээд min гэх юм бол одоо юу гэж яах нь вэ? Тэгээ миний бүх бичсэн юмыг ингээ printlээд гаргаад ирж байгаа. Тэгэхээр энэ хоёр юмны дунд бол юу ч бичсэн болно. Тэр нь болохоор string хэлбэртэй Python дээр хадгалагдаж байна гэсэн үг. Тэгээд одоо boolean type гэж байгаа. Boolean type гэдэг нь би одоо тэр дээр биччихсэн байна. True гэсэн тий. Гэдэг би одоо юу яаж үзье? Тэгэнгүүт true гэж хэвлэгдээд гараад ирлээ тий. Тэгэхээр m гэсэн хувьсагчийн нэр дээр true гэсэн утга хадгалагдсан байна гэсэн үг. Тэгэхээр одоо boolean type гэдэг нь ямар дата байдаг гэхээр boolean болохоор false юм уу true гэдэг хоёр утга авах боломжтой байдаг. True гэсэн хоёр утга авах боломжтой байдаг. False гэдэг нь буруу гэсэн үг. True гэдэг нь болохоор зөв гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор зөвхөн ийм хоёр л утга байдаг. True юм уу, зөв юм уу, буруу гэсэн ийм утга байдаг. Энэ нь болохоор янз бүрийн одоо функцэн дээр зарим нэг үйлдэлийг нь одоо хэрэггүй тохиолдолд false гэж тавиад тэнцүү false гэж тавьчихдаг. Тэгэнгүүт тэр одоо ямар нэгэн үйлдэл нь болохоор дараа нь хийгдэх боломжгүй болдог. Одоо код бичгээтэй. Тэгээ хэрвээ true гэж тавьчих юм бол тэр одоо ямар нэгэн үйлдэл нь Python дээрх үйлдэл нь болохоор дараа нь явагдах боломжтой байдаг. Тийм тохиолдолд маш өдөр тутам бүх кодн дээр хэрэглэгддэг ийм юмнууд байгаа. Ерөөсөө хоёрхан утга байдаг. Нэг нь бол зөв буруу гэд false true гэсэн хоёр утгыг байдаг. Тэгээд нэрлэгтэй болохоор boolean type гэдэг нь хэлбэр гэсэн үг шүү дээ. Хэлбэр гэсэн одоо өгөгдлийн хэлбэр гэсэн үг. Ийм өгөгдөл гэсэн үг. Тэгээд бас нэг юм нэмэхэд одоо би ямар нэгэн хувьсагчийг те дата хэлбэрийг нь мэдэхгүй байлаа гэж бодоход Python дээр type нас 3 гэсэн ийм функц байдаг. Python дээр өөр дээр нь цаанаас нь хийчихсэн ийм функц байдаг гэсэн. Одоо яг print яадаг гэхэлэр яг тэр тоог нь одоо хэвлэдэг байгаа тий. Тэрэн шиг type гэдэг ийм функц байдаг. Энэ нь болохоор тухайн хувьсагчийн өгөгдлийн хэлбэрийг нь одоо өгдөг гэсэн үг.
өгөгдлийн хэлбэрийг нь print гэж print хийх бол гачаагүй. Өгөгдлийн хэлбэрийг нь бидэрт өгдөг гэсэн үг. Одоо тэгэнгүүт нь би print type нас 3 гэдэг нас 3 гэдэг нь болохоор энд float хэлбэртэй байгаа шүү дээ. Тэгсэн чинь class одоо class гэдэг юм дотроо float хэлбэртэй өгөгдлийн хэлбэр байна гэд надад ингээ гаргаад ирж байгаа. Тэгээ энэ class-ыг нь болохоор дараа нь үзнэ. Тэгээд энэ нь болохоор float хэлбэртэй өгөгдлийн хэлбэр байна гэдэг гаргаад ирлээ. Өөрөөр жишээлбэл би ингэж болно. M гэдгийг үзээ те. M дээр юу хатгалагдсан байна гэх юм бол M дээр юу байна гэхэлэр boolean type гэж байна те. Bool хэлбэртэй байна гэж. Тэгэхээр print гэд дахиад үзээ. Print нас би түрүүн 45-ыг хатгалцсан те. Энэ дээр integer гэж байх хэрэгтэй шүү дээ. Integer гэдэг байж байна. Тэгээд дахиад өөрчөө юу хадгаллаа mind гэдэг байгаа тийм mind-ийн хэлбэрийг одоо ангууд string гэж гаргах хэрэгтэй. Тийм string гэд гараад ирлээ. Mind-ийнх нь болохоор. За ингээд өнөөдөр болохоор бүгдээрээ өгөгдлийн суур өгөгдөл Python-ы өгөгдлийг үзлээ. Тэгээд дээрэс нь type гэсэн функцийг үзлээ. Type гэдэг функц нь болохоор өгөгдлийн хэлбэрийг нь надад ингэж өгдөг тий. Одоо би сайн мэдгүй байх юм бол тэгээ хаана маань тодорхойлсноо мэдгүй байх юм бол энэний өгөгдлийн хэлбэр нь юу байна гэд надад ингэж үг гингүү type гэд ингээд гаргаж ирдэг. Тэгээд мэдээж өөр өгөгдлийн хэлбэрүүд байгаа. Тэрийг нь болохоор дараагийн хичээлүүд дээр үзүүл илүү тохиромжтой учраас дараагийнхаа хичээлүүд дээр үзнэ. За тэгэхээр өнөөдөр болохоор Python-ы үндсэн 4 өгөгдлийн төрлийг нь үзлээ. Integer, float, string болон boolean type гэсэн хэлбэрүүдийг үзлээ. Тэгээд дараагийн хичээл дээр input ба output буюу хэрэглэгчээс өгөгдөл авахыг сурна. Тэгээд дараагийн хичээл дээр уулзлаа. Баярлалаа.